Дуугаар амьлах дүрс. Дэлгэцийн бүтээл, телевиз, киноны урлагийг дуу дүрсний нийлмэл урлаг хэмээдэг. Дүрс байлаа гэд дуу чимээ өгөө бол хэн ойлгох вүлээ? Тэр яаж хүний сэтгэл зүрхэнд очих вүлээ? Амьд чимээ дуу хөгжмийг хальсанд шингэн хүний зүрх сэтгэлд хүртэл амьлуулна гэдэг дуу дүрсний урлагийг илэрхийлэх нэгэн түлхүүр билээ. Энэ түлхүүрийг гартаа атгаж Монголын кино хэмээх их урлагт авьяас чадвар, сэтгэл зүрхээ зориулж явсан нэгэн гайхамшигтай уран бүтээлчийн тухай мартахгүй нэвтрүүлэг энэ удаа эргэн дурсаж байна. Тэгэхээр дууны найруулагч гэдэг бол кино урлагт бас чухал мэргэжлийн нэг л дээ. Дууны найруулагч бол маш их нарийн мэдрэмжтэй ийм улсууд байдаг. Кино хөгжим гэдэг бол тухайн киноны драматург, тухайн киноны дүрийн дотоод бодол санаа, түүний гүнд байгаа учиг зангилааг гагцхүү гаргаж хэлж чаддаг урлагч нь хөгжим шүү дээ. Өөрөөр хэлбэл киноны хэлээр хэлж чадахгүй, хэлэх боломжгүй зүйлийг хөгжим нь хэлж өгдөг өрөө гайхамшигт. Түүнийг Занын гаваа гэдэг. Монгол кино нэгтгэлд дууны найруулагч байсан энэ хүн уран бүтээлчдийн арын албаныхныхаа дунд чухал нэгэн байлаа. Анх бид чинь одоо 15 настай 1947 онд холбооны техникумд одоо суралцахаар хөдөөнөөс нэг нь гоёос нөгөөх нь Улс аймгаас одоо орж ирсэн улс шүү дээ. Нэг өдөр би нөхрөөс асуудаг юм аа. Чи нэг одоо жүр хийсэн нэг хаашаа хачин хэлээр яриад байх. Зарим үгч нь ойлгохгүй юм. Юу гэдэг ямар юм зар яриад байгаа юм бэ гэсэн чинь би чинь дөрөв хүн гэж байна. Дөрөв гэж ямар юм бэ? Хаа байдгийг тийм гэсэн чинь овснаа мэгтгэн. Чи тэгэд дөрөв хүн юм уу гэсэн чинь тэм нэ. Тэгээ би хэлж байсан. За чи түргэн монголоор сайхан цэвэр ярьж сураа. Тэгэхгүй багш нар чиний хэлийг ойлгохгүй шүү гэсэн чинь толгойгоо тагчин суудаг байж хүлээх хүрэх. Нэлийн туршлагатай сайн одоо дууны найруулагч операторуудыг өвлж авсан хүн байхгүй. Найдан гэж чойжлсрунгаа хэдэргээд манад дээр үед одоо их сайн одоо дууны найруулагч оператор байлаа. Тэдний одоо шавны юм байгаа. Тэдний одоо хийж исэн ажлыг өвлж авсан. Тийм учраас гаваа бол ерөн тийм тэдэн урд өмнөх одоо багш нарынхаа тийм ажилсаг зан чанар тэр ажлыг өштэй чанартай сайн хий гэсэн зүтгэл. За өөрөө бол тэр каноныхаа одоо үйл явдлын утга агуулгыг чимж өгье гэсэн энэ бүгдэг чанар бол манай гаваад бол агуулгдсан байсан. Дууны оператор гаваагийн мэргэжлийн онцлог нь юу гэвэл тухайн киноны үзэл санаа киногоор хэлэх гэж байгаа тэр хөгжмийн санаа жүжигчний тоглолтыг дууны операторын хувьд гаваад үнэхээр одоо тод зурж өгдөг хүн. Тэнд одоо ерөөсө дутдаг юм байдаг юм. Гаваад бичсэн бол тэнд дууч яриад сонстон, дуус сонстон, шүүмж сонстон, сонсохдоо хүний хүлээж ирсэн үзэгчдийн иймэд байхаа гэж итгэл үншийн хүлээхээр ийм хэмжээнд сонсдог шүү дээ. Гаваа бол ер нь мэрэгжилдээ бол маш хянуур, нямбай, уран бүтээл тэр дүр гэдэг юмыг бол асар сайн мэдэрнэ. Тэртээ 80-ад жилийн өмнө эх орны баруун хязгаар Увс аймгийн Давс цумын нутагт Малчин арт Занын гэрт анхны хүүн болон мэндэлж байсан түүнийг Монголын кино урлагтай насаараа шадарлах юмаа гэдгийг хэн мэдэх вүлээ. Увс аймгийн баг сургуулиас Улаанбаатар хотын харилцаа холбооны сургууль, Марксист Ленизмийн сургуулийн урлагийн ангид дамжиж суралцаж явсаар Монгол кино нэгтгэлийн хаалгыг татсан нь 1954 он байлаа.
сүүлдээ 60-аад оны ихээр 50-аад оны сүүлчээр нэг дууссан чинь гаваа Монгол кино үйлдвэртэй дууны оператор хийдэг гинэ гэсэн нэг ийм сур сонсоод за тэгэл жохом тэр үед ч одоо нэг зуны амралтаар л нэг хэдхэн цөөхөн хоног ирээд буцаа явчих нь кино үйлдвэрийн чаав байдгийн гаваан чаа яваа юм тэгэл уулзч чадахгүй явсаар байгаад би ч 60 он төгсч ирсэн тэгээд санамсаргүй тохиолдлоор бид хоёр Москвад бүр Москва гостиницын зочдуудын үүдэнд таарсан байна. Би тэрлүү нэг буудлуу нэг орох бас нэг хэрэг байсан. Би бас Варнцаа Германд нэг ажиллаар явж байгаа тэгээд ус явсан юм л да. Тэгээд бид хоёр нэг санамсаргүй тохиолдлоор таарч чухам би нэг харж өстой нэг эвэртэй туул авчихсан юм шиг төвөрлөж авчихгүй чи минь чи өдөө жил 10 жил болчлоо чи яха сургуульд байгаа сураад байгаа лагч би дуулдаг байсан нэг төгсч нээгч чамаа нэг дууссан гэл ингээл чи кино үйлдвэр дууны оператор гэдэг ажил хийдэг гэсэн гэж ингэж хоёулаа нэг төвөрлөж үнсэлдэж нэг сайхан уулзаж учирч ингэж одоо уулзсан удаатай тэгэд яах вэ Москвагийн олон улсын киноны наадамд манай ардын элч кино орж илдэ очиж илдэ тэгээд тэр уран бүтээлчд нь дагаж киногоо дагаж утсан учраас тэгээд гаваа маань ардын элчийн дууны оператораар ажилласан юм байна л дээ. Тэр сайхан завшаанаар ингэж бит хоёрыг Москваныг уулзуулж өгч ингээд бит хоёр ер нь хизээ ямагтал ер нь нэг ойр дотн ер нь уулзж байн учирч байхын нэг сайхан тийм тавилан мэдэрч хуйлаа нилээн сууж орж буудлаар орж ингэж л одоо би тэр уулзсан юм байна. Ер нь дууны найруулагч ингээд хүн бол нэг талаас уран бүтээлийн мэдлэгтэй чадвартай нөгөө талаас техникийн өргөн мэдлэгтэй тийм хүн байх ёстой. За энэ шаардлагыг бол яг хангаж яасан хүн бол манай гаваа байна. Анхны юм бүхэн хүний сэтгэлд мөн хүлддэг. 1956 оны хавар гаваа манай дууны ууган оператор урлагийн гавьяа зүтгэлтэн Ламжовын найдан дагалдан Парист баримтат киноны дууны найруулагчаар ажилласнаар ажлын гараагаа эхлэж байж. Түүнээс хойш үе үеийн үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран сайхны 57 кино, 106 бүлэг баримтат кино, 50-аад орчуулгын кинонд бие даан ажиллажээ. Амьдралын нахаа гэж кино надтай хамт хийсэн тийм. Тэн дээр та бүгд бол мэдж байгаа бах. Тэнд нөхөр нь одоо сохтуу ирээд тэгээд урд өмнө одоо ургуулж тарьсан модод савчиж байгаа нэг хэсэг байна. Тэн дээр биш үү ямар одоо сүхээр савчих вэ? Ямар чимээ байх нь илүү одоо энд хүмүүсийн одоо үзэгчдийн сэтгэлд илүү одоо хөрхөө гэж. Тэгэд бол гаваа бол хэлж юм л да энэ дээр биш үү зүгээр жирийн нэгэн одоо пөг гэсэн одоо ийм савжилт бол байх хэрэггүй юм гэж. Тийм ээ. Энэ бол хангинуур сүхний чимээ байх хэрэгтэй. Янгилсан, ёосон маягийн. Тийм ээ. Ингэж ээж энд нь шүү дээ эвгүй тийм хахир янгинсан ийм сүхний чимээ бол энэ одоо үйл явдлын драматург зохиол юу санааг бол гаргахад илүү хүч өгч болох юм аа гэж ингэж байгаа шүү дээ. Тэгэхээр зөвөр энэ бүгдээс л ингэ бодглоо зэрэг шүү дээ. Одоо дууны найруулагч гэдэг чинь зүгээр нэг хэдэн дууг эвлүүлээд өгдөг базаад өгдөг ийм усуд биш л дээ. Энэ бол уран бүтээлч усуд. Тийм ч учраас одоо киноны урлагт энэ дууны найруулагч оператор одоо дууны оператор гэдэг маань чухал уран бүтээлчийн нэг. Ахуйн ус гэдэг энэ адал явдлын кино бол миний одоо уран сайхны кинонд бичсэн ганц хөгжим мөн байхгүй юу? Тэгэхээр гаваатай хэллээ. За би одоо киноны хөгжим бичвчээг байгаа юм чи намаа мэдэн штэ. Би одоо ингээд хачлын бичээд ирэх бах. Чи юм надад сайн зөвлөрөөдэй гэсэн. Оо чи бичнэ. Хамгийн гол нь чи одоо зөөгтэй зүрхтэй шийдвэртэй л бай. Ерөөсөө шийдвэртэй хүн юм хийдэг штэ үгүй. Ерөнхийд нь кино зохиолоо уншаад бичсэн юм чинь. Зарим газар нь илүүж байна, зарим газар нь дутаж байна. Тэгээ тэнийг гаваа тэр кино зохиол дээр бичсэн байгаа. Найруулагчийн төлөвлөгөөн дээр энд нь хөгжим илүүдж байна, энд кино хөгжим дутаж байна гэдэг ингээд партитурыг хараад хэлж байгаа шүү хөөе.
дуургаад биш үү? Дуураагүй байгаа шүү дээ. Тэгэхэд Гаваач нь партитур уншдаг хүн байсан байгаа шүү дээ. Тунгалаг тамир киноны захиур төмөрийн дүрийг Сандуужиг гэдэг жүжигчин биш хүн бүтээсэн юм. Гэтэл энэ хүний дуу авиг Гавьяач жүжигчин Дагиран зоруулснараа үнэхээр нэг л ийм сайхан сүрлэг ир байсан болов гэсэн тийм байдал бол яг тов тодорхой болдог байхгүй юу. За энэ дээр нь жишээ хэлж болно л да. Тэр доор дулмаа байж байгаа жүжигчин дэлгэр жаргал. Дээр хэн гарчихсан Сандуужив. Тэр дээр гарчаал ха гэл энэ ихэд бол болцсон самар доош сар гэл асгарч байгаа. За энэ мөлийн хөвгтэй зэрэг дуу авиагаар дүр бүтээж байгаагийн нэг хэлбэр байна. Монгол кино нэгтгэлийн дууны найруулагч Занын Гаваагийн дуу хийсэн уран бүтээлийн жагсаалтаас Элбэг дээл, Сэрэлт, Ардын элч, Улаанбаатарт байгаа миний аав. Энэ хүүхнүүдөө Тунгалаг тамир киноны 3 бүлэг, моторын дуу, хань, хүний төлөө, агуйн нууц, төөрсөөр төрөлдөө, түмний нэг, ацаг шүдний зөрөө, бид мартахгүй, харуул занг, амьдралын нахиа, сэрүүн дугны мөхөл, Бушгүйгийн үлгэргээд 60-аад уран сайхны кинонд дууны найруулагчаар ажиллажээ. Дууны артист Гаваагийн мэргэжлийн онцлог нь юу гэвэл тухайн киноны үзэл санаа киногоор хэлэх гэж байгаа тэр хөгжмийн санаа жүжигчний тоглолтыг дууны операторын хувьд Гаваад үнэхээр одоо тод зурж өгдөг хүн. Тэнд одоо ерөөсө дутдаг юм байдаг юм. Гаваад бичсэн бол тэнд дууч яриад сонстон, дуус сонстон, шүүмт сонстон, сонслогтой хүний хүлээж ирсэн үзэгчдийн иймд байхаа гэж итгэл үншийн хүлээхээр ийм хэмжээнд сонсдог шүү дээ. Нэг өдөр энэ Алтай зурч буудлын хажууд одоо хотын нөөцгөрхийн хажууд хараад яг чиний мэрэгжлийн хүн манад хэрэгтэй бай. Дууны хүн гин. Тэгээд намайг шууд дагуулад хөрлөө гэж байсан юм. 55-ны 8 сарын 2-нд очиж байгаа. Тэгсэн чи тэр диплом аттестат аваад ир гэж байна. Тэгээд аттестат байсан чинь би техникум төгсөн, холбооны техникум төгсөн, холбооны яамд радио техник хийж байсан. Тэгээд өнөөхийг аваад очих юу. Тэгсэн холбооны яамд бид нэр хүсэл тавьсан юм. Радио мэрэгжилтэй нэг хүнийг өгөөч гэж. Тэгэл би 8 сарын 4-нд орцсон юм байна. Холбооны яамны дагцсан чинь ашгүй нэг хүн гоогод юм чи бас нэг жаахан тервист чинь бас нэг худлаан жоохон дуулдаг байж. Тэгээ урлыг сонирхдаг байсан. Тэгэл орцсон юм байна. Гаваа бол надтай тэр кинонд ажиллаж байхад бол миний одоо кинонуудыг ямар ч гэсэн тийм амьдралын тийм ээ бодтой амьдралын чимээ шууганаар бол чимэж өгч чаддаг байсан. Хэдий ч нэг зөв одоо чимээ шуугаан тийм үү тэр үнийг олж өгч чадна. Тэр одоо үйл явдлын жинхэнэ бодтой амьдрал бол илүү одоо үнэмшигддэг тийм учиртай л да. Ардын элч кинон дээр нэм хэсэг үйл дээ. Даривазрын үхлийн хэсэг. Үхлийн хэсэг. Тэрэн дээр үл яадаг хөхтэй зэрэг нөгөө дүлзэн тэнд байж байгаа цагааны эсрэгт хэлж байгаа. Нөгөө Даривазар гэдгийн шүү дээ. Энийг хороовол таарна. Тэгтээ зэрэг чи тэр Скватартаа гэж хүчиг яасан гэхээр хизээ зэргийн хүн дайсанд бичиг алдчихсан гэхэлтэй зэрэг нэг датаал түлхээл буу тас хийн. Буу тас хийхэд бол олон өнгийн хоолойтой хоор тас хийн, хөгжим нүргэлэн, газар тэнгэр иргэн. За энэ бүгдүүлэгт бүгдээрээ нийлж байж нэг ийм цогц дүр бүтэж байгаа нь бол энэ байхгүй юу? Дууны найруулагч болсноос хойш биедан ажилласан анхны уран сайхны кино болох Сэрэлт кино нь 1957 онд Параг хотно олон улсын кино бүтээлүүдийн баг хурлаас магтаал сонсож, түүнд уран бүтээлийн их урам хайрлсан тэр цагаас хойш олон улсын кино наадмуудад Ардын элч, Үер, Улаанбаатарт байгаа миний аавд моторын дуу зэрэг киногоороо амжилт гаргаж байсан билээ. Шатар их тоглолт юм дэр. Нүгэлтэй шатард их дуртай. Тэгээ манай кино үйлдвэрт бол бас шатар тоглодог хэд хэдэн тийм шатрын хорхойнууд байдаг л да. Одоо манай урлагийн гараас сэтгэлтэн урт нас сунгай. За манай Дашхуу гэдэг инженер. Гэхдээ эднэр бол штэ шатард их тоглосон. Тэгээ уул нь ажлын цагаар эдгээр шатар тоглоулахгүй эдгээр гэж бас тэгэн штэ хойлтой юм. Өдрийнхөө хоолоор эдгээр тоглодог байхгүй. За тэн дээр эдгээр хожигдоод юм уу хоцсон мөртлөө нөгөөх нь одоо булхайддаг ч юм уу өх одоо хоолоо өгөхгүй идэрэхт бол нэлээд ууралдаг. Тэр үед нь бол би
мэдэж байгаа юм. Ууралж исэн үе. За бусад үед бол нэг ууралж уцаар л тийм болж исэн би мэдэхгүй. Заны гаваа 9 хүүхэдтэй айлын том хүүхэд. Киноны их ажлын хажуугаар ахын үргийг хариуцлагатай биелүүлж явсан нь бий. Манай гаваа бол ер нь гэрүүлээрээ киночд. Түүний хань Ламлын далай хүү гэж цогцтой киноны үед жижигхэн хүүхэд анх дагалдангаар ороод тэр орсон цагаас хойш монтажийн найруулагч гэдэг жилийг насан эцэслээ хийсэн ийм гоёнтой хүн байт юм аа. Авид эцэгээсээ эсвэл тэрхтээ ах маань хэрэглээчүүдээс хамгийн том. Тийм учраас бид нарыг одоо өсгсөн хөтөлж юу сургууль соёлд оруулсан. Бид бүгдээрээ сургууль соёлд төгссөн явдлууд манай ахын маань ачгаав. Миний дээдлийн Халтан Билжээ гэж хүн байсан. Тэр хүнийг хөдөөний хүүхэд тээврийн товчоон дээр ирээд хаашаа шуухагаа мэдэхгүй байхад ах маань ирж хөтөлж яваад санхүү дэсгийн техник хум төгссөн эдийн засагч хүн байдгийг. Би өөрөө гэхэд 1962 онд хөдөөнөөс дөнгөж 7 дугаар анги төгсөө сургуульд орж ирсэн хүүхдийг өөрөө хөдөлжүүл политехник хумд оруулсан. Миний доотлын дүү Бадам Сөрөнг мөн санхүүгийн техник хум төгссөн. Ах маань дүүнэрээ боловсралтай болгохын төлөө өөрийнхөө бүх хүчтэйгээ дааш ажилласан. Ер нь тийм гэгээлэг хүн байсан л да. Ахыхаа ач хаягаар бид бүгд мэрэгжил эзэмшиж өдөөдөө тавиад бид нараас бахархаж байдаг. Алдар нэр гавьяа шагнал горлож яваагүй. Аваа өгөөний дэнсэнд тооцоо бодож үзээгүй. Гагцхүү сайн бүтээл хийгсэн гэж өөрийгөө мартан зүтгэсэн он жилүүд аваагийнх байлаа. Энэ хүслээ шингээсэн олон сайхан бүтээлүүд бас түүнийх байлаа. Би бодгийн өнөөдрийн кино одоо энэ сүүлийн үед хийж байгаа зарим кинонуудыг үзээд харлаа гаваа маань байсан бол яаж бичих байсан бол гэмээр тийм дуу шүүм одоо ер нь өөсөв их л байд юм да. Тэгээ бодохдоо энэ туршлага гэдэг юм мэрэгжлийн хандлага гэдэг юм хоёр бол хоёулаа нийжээж л уран бүтээл болгож байгаа болохоос биш аль нэг нь дутаж ерөөсө болдгоо. Энийг манай Монгол кино үйлдвэрийн ахмадууд хизээж дутааж байгаагүй. Энийг бол бардам хэлнэ. Манай аав нь би юм уу? Миний хөө намайг ирж аваа. Эмчилгээнд би Улаанбаатар хот орж эмчилүүлмээр байна гэж дуудлага ирсэн юм байна л да. Тэгсэн аав явах гэсэн зардал байхгүй да зайлаа. Өөрөө ганцаараа ажил хийдэг хүн байсан. Тэгээд ахад хэлсэн. Ах уус аймаг руу явах онгоцны зардал. Тэр үед 400 төгрөг байсан. Их л мөнгө л да. Тэгс аав тэр зардлыг аваачаад онгоцон суух литр өчүүлэхэд аваачрж аваад хулгаад алдчихжээ. Тэгээд яхавтай зайлууд өөрөө ирээд уйлаад аавгаа авчирч чадсангүй те хөөгөө өгсөн мөнгийг хулгаашаад алдчихлаа. Одоо би нутаг явж чадахгүй болоо гэдээ уйлсан юм байна. Тэгсэн ах маань ирээд аав минь дээ тэр уйлаад яах вэ? Хүн дахиад энэ зардал өгье. Та ямар ч байсан явж аавгаа авчир. Өвөөг авчир. Өвөөг авчирч эмчилүүлэхгүй бол болохгүй гэж хэлээд дахиж аав онгоцны зардал өгч. Аав уус явж өөрийнхөө эцгийг авчирч Улаанбаатар хот эмчилгээсээс түүх байлээ. Тэгэхээр ах маань өвөг дээдсийнхээ төлөө, эцэг хийхээ төлөө хичнээн анхаарал халуун тавьдаг юм байсан бэ гэдэг эндээс цаадтархаа харагдчихлаа юм л да. Гаваа бол Монголын хөгжмөн зохиолчдын дотны нөхөр, манай Монголын хөгжимчдийн одоо итгэлтэй сайн анд нь ах нь ерөөсөө манай Монгол кино үйлдвэрийн ноён нурууны нэг байсан шүү гэдгийг эцэст нь хэлэх байна. Атах хүрэн зүрх цохилгоо байдаг үе бий. Амин халуун судас лугшгаа байдаг нүч бий. Монголын уран сайхны олон киноны дууны найруулагчаар үзэгчдийнхээ ичнээ танил болсон энэ уран бүтээлч амьдралын аяганаас дөрөө мултлан Бурхны оронд заларсан ч түүний бүтээл амьдарсаар. Дурдтгал удах тусмаа үнд ордгийн адил сэтгэл шингээсэн бүтээл хийдэг. Он жилийн уртад чансаагаа гайхуулан гялалцдаг юм билээ.